Уянгаван за өнөөдрийн мэдээлэл маань Америкт амьдардаг хаус худалдаад авсан моргежийн зээлтэй хүмүүст бол нэлийн хамааралтай мэдээлэл байгаа. За зээлтэй хүмүүсийн хувьд яаж зээлээ хурдан дуусгах вэ? Хүндээс хяналт гаргаж чадах вэ гэдгийг одоо би ингээ харуулах гэж байна. Тэгээд миний хувьд бол санхүүгийн мэрэгчлэлтэн loan officer зээлийн мэрэгчлэлтэн биш нөгөө real estate хийдэггүй. Гэхдээ яалтчгүй ингээд нөгөө санхүүгийн тухай яриад за мөнгө хэмнэх тухай, мөнгө сэвлэх тухай ярихаар ингээл үйл хөдлөхийн салбар руу ингээл халтарч орчоод идэг байхгүй юу. За тэгээд ийм ажил хийдэг хүмүүс маань уучлж өвшөөгөөрөө яалтчгүй бидний нөгөө амьдралд гаргаж байгаа зардлын бүр нэлээ их хувь нь хаусны зардалд ордог учраас би яалтчгүй энэ салбар руу орчоод байна. Миний өнөөдрийн ярих гэдэг гол зүйл бол та чадхаараа хэрвээ хаусны зээлтэй бол чадхаараа 100 баг гэлтгүү, 200 баг гэлтгүү моргежийнхаа нөгөө нэмэлт одоо үндсэн төлөх төлбөр дээрээ нэмээд төлөөд яваад ээ. Энэ тохиолдолд танд ямар ялгаа гарч болж та хэдэн төгрөг хэмнэж болох вэ гэдэг ийм жишээг харуулах гэдэг юм л да. За тэгээд одоо энэ нэг жишээ харъя. За энэ харагдаж байгаа жишээний хувьд зээлийн одоо үлдэгдэл 304 мянган долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа. За 30 жилийн хугацаатай conventional зээл. За зээлийн хүүгийн тухайд 337% хүүтэй буюу за round up хийчих юм бол 3.4% хүүтэй зээл юм байна. Энэ зээлийн тухайд бол за үндсэн төлбөр нь 2300 байлаа гэж бодъё. Илүү мөнгө төлөх төлбөр тухай яриад байгаа штэ. За одоо яг энэ үлдсэн балансын дээр ийм хувийн хүүтэй дээр би одоо ингээ харъя те. Сард $5 нэмээд хийё. $5 за хаста энэ нэрээс юу ч те $5 нүдэн анаал хийчихье гэж бодоход нийт энэ хугацаанд $747 хэмнээд 1 сарын өмнө зээлээ төлж дуусгах нэ. За $5 бас арай тоглоод байгаа юм. $50 нэмчих те. Тэгэнгүүт би $50 сар болгон нэмээд явхад энэ илүү төлж байгаа мөнгө бол принципал буюу үндсэн зээлийн төлбөрөөс хасагдана, хүүнээс биш. Тэгэхээр үндсэн зээлээс хасагдах тусам ирээдүйд бид нар баг мөнгө хүүнээс мөнгө хэмж болох гэдэг шүү дээ. За $50 сар болгоно нэмээд үндсэн зээлээс хасуулсан тохиолдолд яг энэ жишээн дээр $7118 хэмнээд 1 жил 1 сарын өмнө дуусч байна зээлээ. Би сард нэг $200 нэмээд хийчихэл та хугацаанд би хүүнээсээ $24556 хэмнэж гин. Тэгээд 3 жил 10 сарын өмнө бараг шахуу 4 жилийн өмнө дуусгаж байгаа байхгүй юу? За тэгвэл одоо би $500 нэмээд хийчихье те. Би яаж болж байгаа $500 илүү гарч ийн энэ мөнгөө зүгээр банкнд зүгээр байлгахын оронд би аль болох моргежийнхаа зээлийг өмнө дуусгахмаар байна гэж тооцоход би хүүнээс $48226 хэмнээд тэгээд 7 жил 8 сарын өмнө дуусгаж байгаа байхгүй юу. Ингээл тоглоод яж болно. Харьцангуй нөгөө сүүлийн үеийн ерөнхийдөө бүх зээлийн компаниуд энэ маш сайн нөгөө системд онлайны маш сайн систем сайтай болсон байгаа. Ялангуяа Америкт болсон байгаа учраас бүх зээлийн компаниуд ийм онлайн аккаунт нийлгээд яг ийм адилхан байдлаар төстэй байдлаар иймэрхүү систем ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэн өөрсдөө хэрвээ зээлтэй болвол энэ онлайнаар аккаунтаа нээж амжааг бол нээгээд за нээсэн байгаа бол ингээд энэ тийш ингээ орж үзээд хараад үзээрэй. Тэгэхээр ерөөс тоглоом шиг бас их гоё штэ. Энэ дээр одоо өөр ямар ялгааг бас харж болдог вэ гэхээр сард 1 удаа $500 төлөх үү аль эсвэл сард 2 удаа төлөх үү? Сард 2 удаа гэдгээ бас нөгөө bi weekly гэдэг одоо энэ дээр бас юм сонголт хийдэг байхгүй юу? Тэрийг бас сонгоч болдог. За хэрвээ тэгж сонгох юм бол тэрэн дээр бас нөгөө ямар ялгаа гардаг вэ гэхээр 365 хоног байгаа тий 365 хоног чинь за 12 сар. За хэрвээ 12 сараа зүгээр нэг сарын эхний 5-ны өдөр сарын эхний 20 одоо 20 өдөр гэдэг тэгээ сонгочих юм бол тэр чинь ингээд 5-20 гэж явчихж байгаа шүү дээ. За тэгэхгүйгээр зүгээр 2-7 хоног тутам гэж тэгчхээр яг энэ нөгөө 7 хоногийн хувьд жилд 2 удаа илүү пеймент хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ дээр ялгаа гарч байгаа. Тэгэхээр та бүхэн одоо хэрвээ яг энэ зээлтэй байгаа бол хэрвээ одоо нөгөө аппликейшны ажил хийдэг доор дааш 7 хоног болгон мөнгө нь орж ирдэг. Эсвэл цалин 2-7 хоног ирдэг бол өөрсдийнхөө амьдралд тохируулаад одоо bi weekly гэж одоо 2-7 хоног тутам гэж хийх үү? Эсвэл сард 1 удаа гэж хийх үү? Эсвэл 5-8 20-нд ч гэдэг юм уу? Тэр бүх сонголтууд байж идэга. Тэгээд аль болох чадaltaй байгаа дээрээ за боломжтой байгаа дээрээ ингээд моргежийнхаа зээлийг дуусгачих юм бол дараа нь өөрсдөө бид нар бас тэгээ
зээлгүй хөнгөн шингэн байх тусмаа бид нэр илүү их мөнгө хураах боломжтой болно. Одоо дарамт багтаал амьдрах болчихж байгаа байхгүй. За тэгээд ерөнхийдөө энэ бол яг миний өөрийн амьдралдаа хэрэгжүүлдэг ийм зарчим байгаа. Тэгээд дахин хэлэхэд би бол зээлийн мэрэгчлэлтэн биш. Би бол санхүүгийн мэрэгчлэлтэн даатгал дээр ажилладаг. За бусад одоо өрхийн санхүү те өөрийнхөө санхүү, хувийн санхүү дээр яаж сахилга баттай байх вэ? Мөнгөө яаж одоо зөв газараа хуримтлуулж чадах вэ? За кредит картныхаа өрнөөс яаж гарах вэ гэдэг тал дээр хүмүүст зөвлөгөө өгдөг байгаа. За тэгээд энэ талаар одоо асууж илүү тодруулах мэдээлэл авах хүн байх юм бол надтай холбогдож болно.